Сайн бацгаана уу? Өнөөдрийн видеогоор бүгдээрээ нэгсийн нэгтлэн бодох бүртгэл програм дээр хэрхэн валютын тухай мэдээлэл оруулж түүний ханшийг татахыг үздэсгэх болно. За валютынхаа тухай мэдээллийг програмдаа оруулахын тулд програмныхаа дэд системийн банк болон CAS гэсэн хэсэг рүү ороод навигац самбарын лавлах болон тохируулга хэсгийн валют гэсэн тохируулга руу орно. За уг тохируулга руу ороход өнөөдрийн байдлаар танаа байгууллагт гүйлгээ хийгдэгдэж буй валютуудын жагсаалт ингээ харагдаж байна. Та уг жагсаалтанд ямарваа нэгэн өөр валют нэмэхийг хүсэх юм бол хулганыхаа баруун товчийг дараад энэ создаж юу үүсгэх гэсэн хэсгийг сонгож болно. Эсвэл энэ нэмэх тэмдэгтэй айкон дээр дараад team гэж дарахад энэ валютуудын жагсаалт гарч ирнэ. Та уг жагсаалтаас аль валютаа нэмэх гэж байгаагаа сонгоно. За энэ won-ыг сонгочихъя. За түрүүнийхтэйгээ мөн ижилхэн дахиж нэг валют оруулахыг харцгаая. Яг ижилхэн создасаа сонгоод да гэж дараад за жигсаалтаасаа валютаа сонгоно. Йен. За ингээд шинээр хэрэглэгдэх валютууд маань жигсаалтанд нэмэгдлээ. Та одоо энэ ханш гэсэн хэсэг дээр харж байна. Йен болон воны ханш татагдаагүй төгрөгтэй тэнцүү байна гэсэн үг. За тийм учраас йен болон воныхоо ханшийг татцгаая. Валютынхаа ханшийг татахын тулд энэ дээдлийн айконуудтай мөрнийхөө валютын ханш ачааллах гэдгийг сонгоод уг цонхонд ханшийг ачааллах гэж буй валютаа сонгоно. Тэгэхийн тулд энэ сонгох гэсэн дээдлийн хэсэг дээр дараад төрөний жигсаалтаасаа валютаа оруулж өгнө. За йених байхгүйсэн, воных байхгүйсэн. За эдгээрүүд маань нэмэгдлээ. Та энэ харж байна хамгийн одоо сүүлд ханш оруулсан огнод 1980 оны 1 сарын 1 ч гэдэг юм уу те. За одоо тийм учраас 9 сарын 1-ний ханшийг татцгаая. Ачааллах гэдэг товчоод харахад 9 сарын 1-ний йон болон воны ханш татагдана. За ачааллахынхаа өмнө энэ ихэн эцэс гэсэн огноотой хэсэг ямар учиртай вэ гэдгийг тайлбарлая. Энэ ихэн гэсэн хэсэгт хэдэн сарын хэдний өдрөөс эхлээд эцэс гэсэн хэсэгт нь болохоор хэдэн сарын хэднийг хүртэлх хугацаанд энэ жигсаалтандаа нэмсэн валютынхаа ханшийг татах вэ гэдгийг тохиргуулж өгдөө. За энэ дээр та хүснээрээ оруулж болно. Тэгээд 7 сарын 1-ээс 9 сарын 1-ний хооронд ч юм уу те. Ингээд хугацааныхаа интервалыг заагаад өгч болно. Валютын ханш бага ачааллахад бага зэрэг уддаг болохоор энэ жишээ бичлэгэн дээрээ зөвхөн 9 сарын 1-ийнхээ валютыг татаж ямар өөрчлөлт гарсныг харуулъя. За одоо ачааллах гэдгээ дарахад энэ доотлын програмны notification өгдөг хэсэг харагдаж байна. Түрүүн валютын ханш татагдаж байна гэсэн бол одоо валютын ханш татагдаж дууслаа гэсэн notification ирсэн байна. За уг цонхоо хаагаад ямар өөрчлөлт гарсныг харъя. За 1 йен нь 2149 төгрөгтэй тэнцүү, 1 вон нь 199 төгрөгтэй тэнцүүгээд 9 сарын 1-ний валютын ханш татагдсан байна. За үүнээс гадна өдөр болгон валютаар гүйлгээ хийдэг байгууллагуудад ингээд өдөр өдрөөр нь ханшаа ингэж гараар татахад их төвөгтэй байдаг. Тийм учраас програм дээр хуваар оруулаад өгчтэй. Энэ ямар учиртай хуваар вэ гэхээр за өдөр болгоно 9 цаг гэж ажил эхлэхийн өмнө програм Монгол банкны сайтнаас автоматар ханшийг татна гэж тохируулж өгч болно. Мөн эсвэл 7 хоногт оож үт юм эсвэл өнжөөд нэг гэсэн хувааруудыг тохируулж өгч болно. За энэ тохиргоогоо хийхийн өмнө валютууд түрүүний нэмсэн валютууд руугаа ороод интернетээс ачааллаж байна гэсэн чагтыг чагтлаад хадгалъя. За энэ чагтыг чагтласнаар уг валютууд маань тухайн оруулсан хуваарын дагуу интернетээс өдөр болгон ачааллагдаад явна гэсэн үг. За тэр тохиргоогоо оруулахын тулд дэд системийнхэн удирдлага гэсэн хэсэг рүү ороод
навигац самбарын гормын болон фон даалгаврууд гэсэн зэс рүү орно. За уг зэс рүү ороход энэ програмны автоматар ачааллагдаж буй үйлдэлүүд ингээд чигсаагдсан байдаг. Тэрний валютын ханш ачааллах гэсэн хэсэг рүү ороод энэ цагны хэлбэртэй айконтой товчон дээр дараад энэ дээр хуваараа оруулж өгнө. Энэ нь өдөр болгон 9 цагаас гэж оруулж болно. Эсвэл энэ 7 хоногийн хэд өдөр вэ татах вэ? Эсвэл энэ сарын хэд хэдэн саруудад татах вэ гэдгийг ингэж оруулж өгдөг. За ингээд бидний одоогийн байдлаар оруулсан тохиргоо нь өглөө бүр 9 цагт програм нэгтгэхэд валютын ханш татагдана гэж байна. За энийг 10 цаг болгоод өөрчилж болно. Та энэ дээр хүсснээр цагаа оруулна. За ингээд окей товчоод ороод хадгалахад бидний оруулсан тохиргоо орж дууссан. Одоо энэ өдрөөс эхлээд өдөр бүр 10 цагаас шинэ өдрийн маань ханшнууд ачааллагдаж байх болно.